Яасан байцгаана уу? Манай дараагийн видео ярилцлага та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаад бид улсын хурлын гишүүн Баасан Жаргалтай ярилцах гэж байна. Тэгэхээр өнөөдөр өглөө манай студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлагын сэдэв бол эхлээд бол энэ улсын хурлын гишүүн Сэвтэрч нарын өргөн барьсан одоо энэ цахимаар одоо малчтын хүүхдийг сургах асуудал байгаа. Одоо мөн удахгүй хэдхэн хоногийн дараа наадан болох гэж байна. Тэгэхээр энэ унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал болон одоо өнөөдөр бас улсын хурлын хаврын чуулганы сүүлийн өдөртөө холбогдуулаад энэ хаврын чуулганыг бас нэг дүгнээд одоо ямар гол хуулийн төслүүдийг батлах гэсэн энэ гурван сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ малчтын хүүхдүүдийг цахимаар сургах хуулийн төслийг бол яг Сэвтэрч нарын гишүүд бол өргөн барьсныхаа өмнөхөн билүү дараа нь илүү ямар ч үсэн хэвлэлийн хурал хийгээд танилцуулсан. Тэгээд танилцуулсан тэр мэдээллийг сонсоход бол одоо нэрэл манай Монгол орны нэг онцлог байна. Өргөн удам газар нутагтаа ингээд тарж бутраад суурьчихсан. Тэгээд зөвхөн хүүхдийг биш ээж аавыг нь давхар сургана гэж хэлснээр ингээд надад ингээд анх зүгээр гишүүний яриаг сонсоход бас байж болохоор юм байна. Боломжийн шийдэл юм уу та гэсэн бодол төрсөн чинь бодлого ингээд та болон тунгалаг гэдэг одоо манай энэ боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа. Яг энэ мэргэжлийн хүмүүс бол бас их өөр өнцгөр ингээд их үндэслэлтэй тайлбаруудыг хэлээд эсэргүүцсэн тэгэхээр яг энэ хуулийн төслөөс хоёлаа яриагаа хэллээ. За яг би нөгөө хүний хүч нийгмийн бодлогын байнгын хороонд байдгүй учраас анх тэр хилцүүлэхт бол нарийн орж чадаагүй. Тэгээд гэхдээ энийг бол нөгөө хүний хүчлийн байнгын хороонд бас нэлээд нарийн хилцээд нэлээд шүүлтүүртэйгээр чуулганд оруулж ирэх болов гэдэг хүлээлттэй байсан. Яг гэвэл тэнд маш олон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Гэвч яг ингээд тэр чигээрээ дэмжигдээд ороод ирсэн. Тэгээд тэрэнд нь бол нэлээд шүүмжлэлтэй байр сууриас хандсан. Учир нь гэвэл бид нар малчтын хүүхдүүд энийг 2 дугаар ангийг цахимаар сургах нөөц боломж огт байхгүй нэгдүгээрт. За 2 дугаарт гэхээвэл нөгөө дотор байранд байлгаж яхаар цахимаар сургая гэдэг ийм наратив руу л оруулаад байх шиг байна л да. Та өөрийнхөө хүүхдийг цахимаар сургах сонголттой гэж байна тийм. Сонголттой гэж байна тийм. Тэгэхээр нөгөө та өөрийнхөө хүүхдийг цахимаар сургахгүй хотынхын жишээ нь тийм. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс гэхэд бүгд дуу нэгтэйгээр үгүй гэж хэлж байгаа мөртлөө хөдөөний малчны хүүхдүүдийг яагаад заавал цахимаар сургах ийм одоо сонголт руу түлхэж байгаа тийм. Гэт ингээ асуухаар дотор байрч өөрөө одоо юугүй те үйлчлэгээ муу дотор байранд 6 настай хүүхэд байх боломжгүй шүү дээ. Тийм учраас цахимаар сурах нь илүү гэдэг ийм одоо эсрэгцэл маягийн зүйл гарч ирж байна л та. Тэгээд энийг эргээд ингээ ухраагаад ингээ бүх одоо үйл явдал ингээ бүх одоо төлөвлөлт төсвүүдийг ингээ харахаар дотор байрны асуудлыг сүүлийн 5-6 жил манай иргэний нийгмийн асуудлууд байгууллагууд бол маш хүчтэй дотор байрны асуудалд анхаарч явуулсаар ялангуяа дотор байрны хүүхдийг бид нар боловсролын байгууллага гэж харж өрөөсө болохгүй. Энд чинь асран хамгаалах үйлчилгээний байгууллага байна. Тэнд хүүхэд 24 цаг байж байна тий. Тэр байтугай ингээ 365 хоногийн 240 хоногийн хүүхэд дотор байранд өнгөрөөдөг. Тэгэхээр яг эцэг эхтэйгээ байхаас илүү олон хоног цаг хугацаа хүүхэд тэнд өнгөрүүлж байна. Ганцхан 1-2 дугаар ангийн хүүхэд биш. Бүх насны хүүхдүүд тэнд байна тий. Тэгэхээр энийг ер нь бид нар дотор байрыг ер нь монголчууд нэг юм шинээр загварчилж харах хэрэгтэй гэдэг иргэний нийгмийн байгууллага сүүлийн 5-6 жилийн хугацаанд бол нэлээд хүчтэй энэ байр суурийг илэрхийлж явсан боловч энийг бол яг үнэхээр бол үл тоож ирсэн л дээ. Яг дотор байрны бодлогыг бол энийг үнэхээр анхаарах хэрэгтэй бодлого гэж хараагүй хэрнээ нөгөө талд нь одоо юу гаргаж байгаа юм бэ? Тэгвэл та нар хүүхдээ цахимаар сургаж байгаа гэдэг юм гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр дотор байранд ч анхаарахгүй тэгээд дотор байр үгүй гэх юм бол дотор байрны чанар сайжрахгүй дээрэс нь цахимаар сурах гэдэг ийм зүйл рүү оруулж байна гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ одоо хөдөө орон нутгийн малчид яагаад хүүхдээ дагаж ингэж сургаад байгаа юм бэ? Яагаад одоо хин нэг нь сумын төв рүү аймгийн төв рүү хүүхдээ дагуулж орж ирээд ингэж боловсролын байгууллага бараадуулаад байгаа юм бэ гэдэг хүүхдүүдээ л боловсролтой болох гээд байгаа гол үндсэн хэрэгцээ байгаад байна шүү дээ. Гэтэл яг тэр боловсролтой яаж болохгүй гэдэг чанар хүртээмж рүү анхаарах биш тэрийг нь бүр улам сулруулах улам нөгөө төв рүү тэмүүлэх сэтгэлгээг илүү улам хүчтэй болгох юм одоо ортой үр дагавартай гэж хараад байгаа. Тэгээ бид нарт ковид бол хангалттай нотолцсон тий. Энэ одоо ямар нөхцөл байдал байгаа вэ гэдгийг тийм учраас би бол энийг бол үнэхээр гомоо шийдвэр гаргалаа л гэж бодож байна. Эсэргүүцсэн. За та бүхэн ингэж хэвлэлийн урал хийгээд бас байр сууриа илэрхийлсэний дараа нэг хуулийн төслийг өргөн барьсан гишүүдтэй ер нь уулзсан уу? Одоо тэгээ буцаан шийдэл нь юу байх вэ? Одоо намар бол буцаан татахгүй гэсэн. Тэгээд намрын чуулганаар ажлын хэсэг гараад энэ дээрээ ажиллаад намрын чуулганаар дахиад өргөн барьсан. Өргөн барихыг бид нар нэгсэндээ чуулганаар дэмжиж хүлээгээд авсан байхгүй. Тэгээ одоо нэгсэндээ чуулганы босгыг авсан гэсэн үг. Харин тийм ингээд
Чуулганы босыг даана гэдэг чимээс олон шат амжилттай байгаа шүү дээ. Хамгийн дөрөв намын бүлэг дээрээ та бүхэн. Намын бүлэг дээр энэ хоогт яригдаагүй. Огт яригдаагүй сэдв байхгүй. Энэ ерөөс огт яригдаагүй. Сүүлийн арсан намын сэлгэрч гişүүд энэ төр өргөн барьсан учраас. Дээрс манай намын гişүүд ч гэсэн байгаа. Бүгд тэр чинь 30 эдэн гişүүний гар үсгтэй тим хуулийн төсөл байхгүй юу. Тэгэхээр би одоо арайч үгүй байх гэж бодож ирсэн яг үнэндээ бол. Голдуу орон нутгаас голдуу орон нутгаас сонгогдсон гişүүд голдуу байсан. Тэгээд нөгөө хамгийн гол нь тэднэрээ ямар хэрэгцээ шаардлага байна уу гэвэл орон нутгийн иргэдийн нөгөө орон нутаг залуу малчтай байхгүй байна. Бүгд ингээд төв суурин бараадаад байна гэдгийн эсрэг гаргаж ирж байгаа л нэг юм бодлого юм шиг байгаа юм. Одоо ингээд ихнэр нөхөр хамт байх боломжтой олох хүүхдээ та нар захимаар сурах боломжтой оллоо л гэдэг ийм яриа хийх гэж байгаа юм байна. Тэ нэг улс төрийн яриа нь бол тийм зүйл юм байна. Гэтэл цаана маш том хортой үр дагавар бүхэл үеийн асуудлыг бид нар амар том асуудал дагуулах ийм том шийдвэр гаргах гэдэг бас анхаарасай л гэж бодож байгаа. Улсын хуралд та бол яг нөгөө хүүхдийн эрх хүний эрх талаас нь илүү хүндэж ярьж байна. Тэ жишээлбэл одоо галуудрах энэ төргээд улсын хуралд ч юм уу боловсролын салбарын хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэ галуудрах гишүүн бол одоо жишээлбэл цахим шилжилтийг бас их хүчтэй эсэргүүцдэг нийгэм шүү гэдэг нэг юм нэр томьёог гаргаж ирээд яриад байна л да. Тэ одоо энэ эрх хүний улсын төсөвтэй холбогдуулаад цахим шилжилтэд бас нэг олон тэрбум төгрөгийн төсөв тавигдсан гэдээ явагдаад байгаа юм байна. Тэгээд энэ нийгэм шүү гэдэг юм чи орхигдсон штэ гэдээ яриадсэн. Тэгэхээр энэ 6 7 1 2 дугаар ангид чинь 6 7 настай хүүхдүүдэд бас тэр нийгэм шүү гэдэг чинь чухал одоо орхигдно гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь яг би өөрөө яг нөгөө ковидын үеэр 1-р ангийн хүүхдтэйсэн байхгүй. Тэгээд нэг 2 дугаар ангийн 2 хүүхдтэйгээ манай хоёр чинь бүр өстой нэрээ ажиллаа хийх үү, хүүхдийнхээ хичээлийг хийхгүй гэдэг сүулдэ бид чинь нөгөө ээлжлээд 2 3 гэр бүл хоорондоо ээлжлээд нэг юм арай хийж нэг цахимын 2 жилийг давчихсан. Тэгээд тухайн үедээ ч гэсэн бид нар бүгдээрээ олон дараа нас нөгөө Дэлхийн банкнаас хийсэн олон судалгаан дээр гарч ирсэн л та. Энэ үеийн хүүхдүүдийн уншиж бичих чадвар хоцрогдохоос гадна нийгэмшгүй маш том одоо сүргүүр дагаврууд үүснэ гэд одоо ч гэсэн ингээд зарим тохиолдолд манай хүүхдүүд дээр бас гардаг байхгүй. Ингээл найз нөхдийн харилцаанаас өсвөлээл одоо ингээд үеийнгийн дээрлэлт гэж яриад энэ чинь дахиад нөгөө харилцаатай холбоотой нийгэмшгүйтэй холбоотой гарч сүрэг үзэгдэл яг энэ бүхний гол суурийг бид нэг 2 дугаар ангид нь тавьд өгч байгаа гэсэн үг те 6 7 настай хүүхдтэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгээд дээрэс нь манай сая түрүүн таны асуух гэдэг нөгөө галуудрах гişүнч гэдэг нөгөө боловсролын чиглэлийнхэн маань дуурах болов гэж бас би бас нэлээд хүлээлттэй гişүүдээсээ бас нэлээд дэмжлэг хүссэн л дээ нөгөө хэвлэлийн урал хийхээс өмнө энийг бүгдээрээ эсэргүүцье болио ийм байж болохгүй штэ бид нар хангалттай хэмжээний бэлтгэл юуж байхгүй штэ яг гадны улс орны хоумскулинг те гэрийн сургалт гэдэг рүү ингэж тайлбарлаад байгаа байхгүй одоо Канада, Австрали гэдэг мал Америк ч гэдэг юм уу мал аж ахуйтай орнууд жишээ нь хоумскулинг байгаад ингээд фермрүүд ингээд аж ахуйгаа авч яваад хажуугаар нь хүүхдүүд нь бас ингээд аж ахуйтай ажиллаад ингээд явдаг гэдэг ийм жишээнүүдийг манай нүг дэмцэн гişүүд бас их ярьжсэн байхгүй те би манайх тэднийхтэй харьцуулах юм бол шал өөр нөхцөл байдалтай интернет сүлжээ ямар байгаа вэ эцэг эхийн боловсрол ямар байгаа вэ гэдэг олон зүйлийг бид нар харгалзаж үзэх хэрэгтэй. Дээрэс нь энэний чинь хийхийн тулд нэвтрүүлэхийн тулд олон судалгаанууд хийгдсэн байх хэрэгтэй. Огт тэр судалгаанууд нь хуулийн төсөл дээр дагалдаг байхгүй. Ерөөсөө тэр судалгаанууд нь хийгдэг байгаа байхгүй. Датанууд ерөөсөө байхгүй те. Гэх мэт ингээд маш учир дутагдaltaй байна. Гişүүд мань ингээд хамтраад ингээд эсэргүүцэд гараад ирээч гэд ялангуяа боловсролын чиглэлийн гişүүдээс нэлээд тусламж хүссэн. Улсын хурлын гишүүн галуударч бас нэг сар гаруй өмнө байна уу их хуралд одоо энэ боловсролын бүлэг байгууллаа. Бас нэг 30-аад гишүүнтэй. Та тэнд нь багцсан байгаа юм. Нүд зөндөө боловсролын хүмүүс байгаа юм чинь гэж бодоод би бас нэг тэгдэлэнд яг бүлэг рүү нь бол ороогүй байхгүй. За тэр хүмүүсийн л хамгийн дөрөнд л хийх стайл тийм гэж дуурхахаа бас хамрын чуулганаар. За өнөөдөр бол нөгөө хамрын чуулганы сүүлийн өдөр учраас ямар ч үс энэ удаад бол хилцэгдэхгүй тов дараалцдаар бол ороогүй. Ямар ч хэсэн парламентын босгыг давтсан гэсэн. Хилцэх хэсгийг шийдэгдсэн дэмжигдсэн гэсэн. Ерөөсөө энэ хууль одоо цаашаа явна гэсэн үг. Намрын чуулганаар гэсэн. Тэгэхээр жоохон санаа зовоол байна. Үнэхээр жоохон санаа зовж байна асуудал дээр. Харин тийм та ингэж шууд ордон дотор хэвлэлийн хурал хийнгүүт яг надад хамгийн дөрөнд бодогдсон бодол гэвэл энэ чинь маш олон одоо нөгөө хуулийг одоо нэгэнт ингээ батлаад талаад цогцсон л бол тэр чин тэгээд хүчин төгөлдөр болоод бас л ингээ болно л шүү дээ. Тэгэхээр одоо тэрнээс нь тэр дунд нь ямар нэгэн одоо алдаа дутагдaltaй хараагүй орон зайн дээр үлдчих үе гэдэг үүднээс уг нь ингээд их олон шат дамжлагаар манай хуулийн төслүүд чинь боловсруулагдчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт та ингээ яагаад ийм төсөл парламентын одоо ингээд бид нар ингээ парламентд өнөөдөр ийм хилцээ сууж ийн
гэдэг ингээд бүхэндонгуу ярахаар ингээд гайхсан баггүй. Тэгэхээр энэ бүх шат амжилтуудыг яаж даваад ингээд энэ хүрчвээ. Би бас нөгөө тойргийн чагсаалтын гишүүдийн ялгаас энэ дэр нэлээд гарч ирлээ гэж зөв миний хувь ажиглалт бол тийм байгаа. Тойргийн гишүүдийн хувьд яг нөгөө эргэж буцаад тойрогт очиод нөгөө дараагийн олон сонгуулийн тэгээ тойрогт очиод хамгийн их малчтын тулгымцсан асуудал энэ мөн үү гэвэл мөн байхгүй юу? Яг хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовж байна. Нөгөө талдаа мал аж ахуй, ахуйн амьдралын асуудал гээд энэ хоёрын сонголтын өмнө малчид бүгдээрээ очичоод байгаа. Энэ сонголтыг шийдэд өгөөч гэдэг хүсэлт бол үнэхээр малчтын зүгээс маш их байгаа. Тэгээ энэний шийдлийг одоо буцааж очиод нөгөө ярих хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүс чинь нөгөө тойрог сонгогдсон юм чинь эргээд нөгөө сонгогч нартаа нэг юм шийдэл танилцуулах хэрэгтэй, тайлан тавих хэрэгтэй. Тэрнийхээ асуудлыг энэ гэж хараад энийг л ярина гэж бас нэлээ ингэж нөгөө төлөвлөж хийсэн ажил нэг байгаа байхгүй тийм манай одоо 126 гишүүндээ чинь 78 тойргийн гишүүд учраас нэлээд тойргийн гишүүдийн санал бол айгүй өндөр хүчтэй нөлөө үзүүлээд айгүй хурдан энэ босхийг даваад хилцэх хэсгийн дэмжигдээ явчлаа л гэж би хувьдаа л бас жоохон тойргийн гишүүдийн бас нэлээд ялгаа юу гарчвал гэж лобби нэлээд орчвал гэж хараад байна. Зөв. За нөгөө мэрэгжлийн салбарын яам боловсролын яам байдаг тийм. Тэгэхээр яг тэр чуулган дээр жишээлбэл боловсролын яамнаас яг төрийн нарийн нөөц нөө эсвэл нөгөө байгууллагын боловсролын газрын дарга нөөц нөө яам бас ингэ дэмжигдсэн байгаад байгаа шүү дээ тийм. Тэг яам яг дотор нэгдсэн журмаар бол дэмжсэн гэдэг байр суурь өгөөгүй юм байна гэж би дараа нь ойлгосон. Яг хуулийн төсөл нэгэнд нөгөө боловсролын яамтай хамааралтай асуудал орж ирж байгаа учраас заавал боловсролын яамны хүмүүс байх ёстой. Яам болохоор юу хийж байгаа вэ гэвэл яам ийм нөгөө туршилтын шилжилтүүдийг нөгөө хувилбарт сургалтын ийм туршилтуудыг хийхээр ирэх намар бол бэлтгэл ажил хийж байгаа юм байна. Зарим аймаг сумдууд дээр цахимыгч гэдэг юм уу те зарим нь одоо ёстой жинхнээсээ нөгөө эцэг гихтэйгээ хамт сурахч гэдэг юм уу ингээд янз бүрийн олон хувилбар тийм үйлчил нөгөө боловсролын үйлчилгээг олон хувилбар руу шилжүүлэх юм туршилтуудыг бол ирэх намраас эхэлж хийх юм байна. Тэрний нэг хэлбэр нь бол яг энэ цахим сургалт байгаа юм байна. Гэдгээл яам бол хэлсэн. Гэхдээ дөнгөж яам дээр тэр чинь зөв дөнгөж одоо туршилтын шатанд явж байгаа. Огт 1 2 одоо юу гэдгийг туршилтыг огт хийж эхлээгүй байгаа ийм асуудал байгаа байхгүй. Яам бол яг зөвхөн бид нар бол энэ хувилбарт сургалтыг бол бид нар нэвтрүүлэх те ийм одоо бодолтой байгаа л гэдгийг илэрхийлж байлаа. Тэрнээс биш яг бүтэн бол яг хуулийн төслийг бол бүрэн дүүрэн бол дэмжсэн гэж бол харах юм бол ойлгоогүй. Гэхдээ яг орсон за ямар албан тушаалтан байлаа да нэг эрэхтэй байсан. Тэгээ тэр хүний хувьд бол ер нь дэмжиж байна гэдэг ийм байр суурь илэрхийлээд тэгээ би нэлээд тэрэн дээр нь бас яг бухимдангу та нар ингээ ковидос авсан сургамжаа ийм хурдан мартчих тийм үү те бүхэл бүтэн ингээд бодлогын яам өөрөө энэ асуудал дээр айгүй хариуцлагатай байх хэрэгтэй гэдгсэн. Дараа нь яг яамны хэмжээнд бол яг бид нар бол нэгдсэн журмаар бол энийг бүрэн дэмжиж бол байр суурь илэрхийлээгүй шүү гэдгийг хэлсэн. Зөв. За эрх намрын чуулганаар хилцэн гэдэг чинь одоо хэрвээ одоо батлагдчихвал гэсэн үг шүү дээ тийм. Ер нь бүр тэний дараачлын хичээлийн жилээс ч юм уу тэгнэ гэсэн үг. Нэгтрэн гэсэн үг. Ирэх 9 сар хичээлийн жилд бол хараахан хэрэггүй байх гэж бодож байна. Бидэрт бас нэг ийм сургамж байдаг байхгүй. 97-8 оны үед гэсэн 1900 тэр үед дотор байрныхаа зардлыг улс дийлхэ болоод тэгээд эцэгчүүдээс нь нөгөө хүүхдүүдийн хоолны мөнгийг тэгээд түлээний мөнгө тэгээд мал өхөр хонч гэдэг юм уу те дотор байранд хүүхдээ суулгах гэж байгаа л гэдэг ингээд нэгсэндээ юм төлбөрийн систем рүү шилжсэн юм байна. Тэгээд төлбөрийн систем рүү нэг 2 жил хэрэгтээ шилжээд тэгэхэд хүүхдүүд маш их сургуулиас завсартаад тэгээд тэр үеийн хүүхдүүд нь одоо ээж ав болцсон тэгээ бичиг үсэг тайлагдaltaй айгу муутай. Одоо цэргүүдээс ч гэсэндээ бас айгуух гардаг байхгүй нөгөө цэргүүдийн бичиг үсэг тайлагдaltaй айгу муу ирж ингээл бол баталгаа хамгаалах юмнаас бас мэдээлэлүүд гардаг. Бас яг тэр үеийн хүүхдүүд маш их байна гэдэг тоо судалгаанууд бас хийсэн байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө дотор байр өөрөө манай боловсролын системийг ямар чухал салшгүй хэсэг бүтэн яг ингээд бид нар зөвхөн сургуульд гэж анхаарах биш дотор байрыг ингээд системийн нэг хэсэг гэж анхаарах хэрэгтэй байна гэдгийг бас нэг том сургамж нь тэр 97-8 оны үед төлбөртэй болгож ирсэн бас нэг юм үе байдгийн билээ. Тэгээ тэрийг бас бид нар эргэж бас зайлшгүй харах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Энэ дотор байрны асуудал одоо юм боловсролын яам хариуцлах юм уу эсвэл хөдөлмөр нэмийн хамгааллын яам юм ингээ эзэнгүүдэд орхигдоод идэх юм уу? Яагаад одоо дотор байрны тэр хүүхдэд нэг хоолны мөнгө ч гэсэн айгүй бага байна гэж их хуралд байдаг хэдийн эмгтэй гişүүд маань бас төсөв дээр ингээл ярьдаг шүү дээ. Дотор байрны асуудал 2023 он гэдэг нэг боловсролын бүтэн багц хууль батлагдах хүртэл үндсэндээ яг боловсролын хуулийн дотор яг ингээл нэг дотор байр гэл ганц 2 үг үсэг байдаг байсан. Тэгээд яг нөгөө би бас өмнө нөгөө иргэний нийгмийн байгууллагын хамтарч ажилладаг байсан болоод бид хэд ерний дотор байрыг нэлээд нарийн судалж ирсэн байхгүй.
Тэгээд судлаад үзсэн чинь олон улсад болохоор юу гэсэн бэ гэвэл дотор ирж яг хүүхдийн асрамжийн газартай адилхан хүүхдийн асран хамгаалах үйлчилгээний байгууллага гэж үзээч улс орнууд. Яагаад гэвэл хүүхэд 24 цагаас дээш хугацаанд аав ээжээсээ хол байх юм бол аав ээжийн асран хамгаалалаас гарлаа гэж үздэг юм байна л та. Тэгэхээр нөгөө онцгой асрамж хамгаалал хүүхдэд шаардлагатай болно. Энэ асран хамгаалал хинлүү шилжиж байгаа юм бэ гэдгээ хууль эрх зүгээр айгу тодорхой олох хэрэгтэй гэдэг. Тийм нөгөө нүүбийн хүүхд эрхийн конвенцийн заавар зөвлөмжүүд гэдэг байхгүй. Тэгээд бид нар энэний дагуу бас нөгөө боловсролын багц хуулийн дээр ажиллаж байхдаа бас энэ шаардлагыг тавиад тэгээд тухайн үед бол бид нар дотор байрвал боловсролынхаа сургуультай адилхан боловсролын системийн нэг хэсэг гэдэг өгүүлбэрийг л оруулж чадсан. Яг хүүхдийн асран хамгааллын асуудлыг бид нар юусэн хаанч оруулж чадаагүй. Тэгээ сая бас би нөгөө гэр бүлийн хуулийн бас ажиллаж байсан учраас гэр бүлийн хуулийн дээр ер нь алвал нөгөө асран хамгааллын гол үндсэн эрх зүйн зохицуулчин гэр бүлийн хуулийн дээр байдаг. Тэгээд асран хамгаалах хувилбарт үйлчилгээний нэг төрөл нь өөрөө дотор байрны үйлчилгээ гэж оруулъя гэхэд бол ерөөсөө манай хуулийн салбар хууль зүйн яам бол бас энийг ерөөсөө ойлгож оруулаагүй байхгүй юу. Гүй наад чинь боловсролын юм юу гэж наадаг чинь хуулийн нөгөө эрх зүйн юу руу орох юм бэ орж болохгүй гэсээр хагаад бас би гэр бүлийн хуулинд оруулж чадаагүй. Тэгээд нэлээд судалж агаад манай хууль зүйн мянган орооныхаа юу гэж тохирсон бэ гэвэл яг наадах чинь боловсролын багц хууль руу асран хамгаалах хувилбарт үйлчилгээг боловсролын байгууллага үзүүлж байгаамаа гэдгээр хэдүүлээ дахиад намрын чуулганаар боловсролын хууль руу оруулъя. Тэрэн дээр ингээ бүтэн ингээ хууль зүйн мянган ороо дэмжлэг үзүүлъя гэдэг ийм одоо тохиролцоороо бид нар одоогийн байдлаар хүрчээд байгаа. Тэгээ энэ юуг харуулж ийн вэ гэвэл бид нэр ерөөсөө дотор байрны хүүхдийн асран хамгаалал гэдгийг бид нар яг ерөөсөө улс орондоо яриа ойлгохгүй байгаа гэж шинж байгаа байхгүй юу. Ерөөсөө ойлгохгүй, эрх зүйн харилцаа огт байхгүй, огт зохицуулаагүй. Дотор байрны багш гэхэд 3 багш байдгийг. Ингээд нөгөө 8 цагаар ажилладаг. Дотор байрны багш орой 6 цагаас ажил нь тараад яваад өгнө шүү дээ. Тэгээ цэвэр нөгөө харуул хүүхдүүдтэй үлддэг байхгүй юу. Тэгээд тэр харуулч одоо 70 дүүхэд 90 дүүхэд 120 хүүхдийг харуул хараад үлдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ч өөр асран хамгаалах үйлчилгээ биш байгаа зү тий. Бид нар яагаад ч өөрийнхөө хүүхдийг тэгж үлдээхгүй шүү дээ. Тэгэхэд наа захын багш нар чинь 24 цагаар ажилладаг багш нар байх хэрэгтэй. Ингээд ээлжээр ажилладаг. Хүүхэд өвдөх, янз бүр болох тий. Шөнө орой гарч бие засах гэл өчнөө олон хүүхдийн асуудлууд гарна. Тэр болгонд чинь багш байхгүй, хинч байхгүй. Тэнд байгаа зүгээр нөгөө ахлах ангийнхан, дунд ангийнхан, бага ангийнхныгаа кэрэлдэг. Нэг юм албан бусаар үүрэг нөө тий, ерөөсөө албан бусаар яг ийм л юм явж ирсэн байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө бид нар ерөөсөө тэнд дотор байрны хүүхдүүдэд асран хамгаалах хэрэгтэй байна гэж ерөөсөө бид нар харахгүй байгаа. Тийм зүгээр боловсролын байгууллага гэж хараад байгаа байхгүй. Яг асран хамгаалал гэж ерөөсөө харахгүй байгаагийн шинж гэсэн. Тэгэхээр энийг дэлхийн бусад улс орноос ингэ сайн жишээ авчиг гэхээр манайх шиг ингээд бүтэн жилийн турш дээрэс нь дахиад ийм ингээд нийтийн боловсролынхаа системд ийм одоо ийм олон тоогоороо байдаг дотор байртай тийм боловсролын системтэй улс орн манайхаас өөр улс орн байхгүй юм бэл. Тэгэхээр бид нар нөгөө дэлхийгээс авчиг гэхээр сайн туршлага авчиг гэхээр бас манад байхгүй. Манай өөрийн үнэхээр үндэсний онцлог маш онцлог ийм контекст явж орж ирж байгаа байхгүй манай дотор байрны асуудал гэдэг чинь. Дэлхийн бусад улс орн дотор байр ямар хэлбэртэй гэхээр нөгөө авиастай хүүхдүүдэд зориулсан одоо нөгөө нэг одоо нөгөө янз бүрийн нөгөө соёлын сургуулиуд гэдэг шүү дээ. Тэг хөгжмийн сургуулиуд ч гэдэг юм уу. За тусдаа юм нөгөө шашны сургуулиуд ч гэдэг юм уу. Яг юм нөгөө нэг тусгай юм боловсролын юм үйлчилгээнд зориулаад юм дотор байрнууд нь яг тэр систем дотроо л дотор байр өөрөө байж идэг. Тэгээ дотор байрны багш, дотор байрны гэрээ энэ төр бүгд ингээд маш нарийн юм асран хамгааллын гэрээнүүд ээж идэг. Энийг гэсэнд аав ээж хүүхдээ бүрэн дүрэн өөрийнхөө асран хамгааллаас гаргаад дотор байранд хүлээлгэж өгч байгаа байхгүй. Дотор байрны багшид хүлээлгэж өгч байгаа юм систем байгаа байхгүй. Манайх болохоор бүр ингээд нийт ерөнхий боловсрал эзэмшихийн тулд хөдөөгийн малчид бүгдээрээ дотор байраар дамждаг нэг өсөндө бүр нийтийн систем болоод хөгжсөн гэсэн. Тэгэхээр энүүгээрээ манай улс орн айгу онцлог юм билээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө системийг өөрсдөө айгу сайн онцлогоо харж хөгжүүлэх анхаарал тавих зарчмын шаардлагатай. Малчдын зүгээс тавьж байгаа хүсэл шаардлага нь одоо тэр манай хүүхэд тэр дотор байранд одоо тав тухтай байж чадахгүй байна гэсэн гомдол байдаг юм болоо. Яг малчдын зүгээс дотор байртай холбоотой ямар санал шүүмж өгдөг юм бэ? Малчдын үед ингэдэг 6 настай хүүхэд 7 настай хүүхдээ тий дотор байранд ингээ бие даалгаад байлгах үнэхээр боломжгүй байна. Тэгээ хүүхдүүд одоо ах эгчтэй хүүхдүүд бол харьцангуй ингээд ах эгч нь өстө дүүнрээ хараад авч явж байгаа. Ах эгчгүй яг ингээд нөгөө айлын том хүүхдүүд гэхэд бол ихэвчлэн дандаа ээж аав нь дагах тэгэл дотор байрны багшд нь үлдээх гэл ингээл аюу олон байдлаар
зарим нь бүр ингээ багшинд амьдардаг хүүхдүүд хүртэл байна. Зарим тохиолдолд одоо сүүлийн үед өрх толгоос хүүхд гэдэг ойлголт гараад ирсэн. Энэ хүүхдэрхийн үднээсээ бүр байж боломгүй нэр томьёо ахгүй. Гэхдээ манад яг бодит үзэгдэл юу гэвэл өрх толгоос хүүхдүүд буюу хүүхдүүд тусдаа гэр бариад айлын хашинд гэр бариад одоо ах トゥ хамаатан саднууд нийлээд ч гэдэг юм уу те хүүхдүүд ингээ нийлээд гэр бариад тусдаа ингээ өрх үүсгээд ингээ амьдэрдэг. Тэгэж ингэж нөгөө сургуультай явдаг. Ийм одоо хүртэл хэв маягаар бид нар өөрчлөгдөд байгаа хгүй. Тэгэхээр энэ алгныг бид нар судалж, нарийн шинжилж те энэ дээр айгуусаа анхаарлаа хандуулахгүй бол маш олон асуудал энэний цаана байгаа да. Одоо нөгөө дотор хэрний хүүхдийн асуудал, дээрэс нь нөгөө бэлгийн хүчээр хилийн охирогч хөдөө орон нутагт ингээ хүүхдүүд айгуу ялангуяа бага насны охтууд, өсвөр насны охтууд айгуу бэлгийн хүчээр хилийн охирогч болоод байна гэл байгаа кейсүүдийг харахаар цаана яг ийм асуудлууд идэх байхгүй. Өрх толгоосон хүүхдүүдийн асуудал байна. Ээж аваасаа хол, хараа хяналтаасаа хол. За тэгээд дотор байрны хүүхдүүд байна. Дотор байрнаасаа бас дураараа гарч ордог тий. Тэгээд дотор байр нь гарч орохгүй гэхээр цагддаг. Ерөөсө тэн дээр нөгөө ийм хүүхдүүд ухамсараараа ингэж нөгөө ойлгож ингэж явах үйлчлэл ерөөсө байхгүй. Дандаа яг ингэж цагдаа хорих маягаар тий. хаалгуудын төгчих маягаар хүүхдүүд нөгөө дотор байрнаасаа оргох маягаар ингэж одоо нөгөө нийгмийн харилцаанд орохын тулд гэл ингээд энэ бүх юм чинь ингээд дандаа буруу тийш яваад байгаа байхгүй. Энийг ерөөсө бид нар анхаарахгүй ингээд дандаа ингээд нөгөө харсан ч хараагүй юм шиг үзсэн ч үзээгүй юм шиг ийм нөхцөл байдалд байлгаа. Тэгээ эцэгчүүд энийг бүгд мэдээд байгаа байхгүй. Мэдээд байгаа учраас хүүхдэд дагаж төв рүү орж ирээд байгаа. Тэгээ бид нар энийг яаж сайжруулах вэ гэдэг талаасаа л бид нар илүү бодох хэрэгтэй асуудал тий. Тэрнээс биш энийг нөгөө цахимаар энэ бол ерөөсө шийдэл биш. Тэгэхээр нөгөө бид нарт энийг шийдэх олон шийдлүүд юу байж болох вэ гэдэг дээр айгу төвлөрч ярих хэрэгтэй. Байтал ерөөсөө шийдэл дээр ярьж амжихгүй байж итэл ярихгүй байгаад тэг шууд цахим болгоо. Зөв багангийн багш нарын байр суурийг сонсох хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр 2 жил ингээ гэрээсээ цахимаар хичээсэн хүүхэд ингээ 3 дугаар ангидаа танхимаар ирэхэд одоо ингээ таа хийж аваад ажиллах нэ. Гэтэл нөгөө танхимаар ажилласан цахимаар сурсан гэдэг маш том ялгаа гарах нь байна. За алинтай нь ажиллах уу нөгөө багшд л бас нэлээд багш нэлээд ачаал өөрнө. Дээрээс нь нөгөө сэдвэрч гişүн чуулган дээр тайлбарлаж байхдаа энэ хүүхдүүдийг яг нөгөө айгүй том хяналт хэрэгтэй гэдэм байнал да. Нөгөө хоумскулинг нөгөө гадны улс орнуудыг харахаар байнгын хянаж идэг яг нөгөө хичээл нь явж байгаа хоцрогдолт байхгүй байна уу хоцрогдол үүсвэ гэдэг ингээд айгүй том хяналтууд явж идэг багш нар айгүй хичээж юм билээ. Тэгээ манад энднийг яаж шийдэх гэсэн чинь өмнө аймагт одоо тэтгэвртэй гарсан багш нар зөндөө байгаа. Жишээ нь тэтгэвртэй гарсан багш нарыг явуулна гэж байгаа байхгүй. Тэгээ оюутнуудыг жишээ нь явуулна гэх. Тэгэхээр оюутан тэтгэвртэй гарсан хүн хоёр одоо яхара заавал ийм ажлыг хийх хэрэгтэй гэдгийг тий. Бүр ингээд нөгөө нэг юу гэдгиймтэй нэг юм нөгөө багшийн үүрэг хариуцлагыг бүр ингээд улам ингэж нөгөө нэг үн цэнгүй болгож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь өөр айгүй том боловсролын системийн айгүй том бодлогын алдаа болох юм. Энийний цаана багшийн асуудал, багшийн дутагдлын асуудал үүснэ тий. Тэгээд дээрэс нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй ажиллах багш маань дахиад хөдөө орон нутгаар ангийн 20 хүүхдийн 5 цахимаар сурчлаа гэхэд л тэр 5 хүүхдээ багш дахиад нэмж нөгөө 25 таа адилхан авч явах хэрэгцээ болно гэхээр маш том ачааллын асуудал үүснэ. Тийм байна. За одоо дараагийн асуудал нь болохоор за наадам болох гэж байна те. Тэгэхээр унаач хүүхдүүдийн асуудлыг ингээл бид нар жил болгон л ярьдаг. Таавал наадмаар баг амартгүй ажилтдаг юм шиг үлэн штэ те. Хаана одоо хөдөлгөөн хуудагт ажил уу, аймаг сумдын наадмуудаар ажил уу, одоо энэ унаач хүүхдүүдийн асуудал дээр юу ямар ахиц дэвшил одоо та бүхэн те хүний эрхийн байгууллагууд, иргэний нэмийн байгууллагууд ингээд олон шаардлагыг тавьснаар юу ямар ахиц дэвшил гарав. Өнгөрсөн жил би улсын баяр наадам яг 7 сарын 11-ний өдөр 7 сарын 10-ны өдөр ийглийн нэвтрүүлэг гараад тэгээд оройн нийглийн нэвтрүүлгийг үзээд за юу бас арай ч юм биш байлгүй дээ. Тий улс ордын нэвтрүүлгийг хараад би бүр арай ч юм биш байлгүй дээ. Яг ямар процесс тэнд юу нь болохгүй байна. Яг өөрөө нүдээрээ харъя гэх. Тэгээд 7 сарын 11-нд би яг улсын баяр наадам дээр ажилласан. Дээрээс нь Өвөрхангай аймгийн Даншиг наадам дээр бас бүр 2-3 хоногийн өмнө очиж байгаад бас яг бэлтгэл ажил бүх юм дээр нь бас оролцож, ажиглаж бас шаардлага тавьсан. Тэгээд энэ наадмууд дээр яг ажиллаж байхад юу ажиглагдаж байна гэвэл бид нар ерөөсөө улсын баяр наадмыг зохион байгуулахдаа нөгөө мордын асуудал дээр бүр маш онцгой анхаард юм байна. За нөгөө эрүүл мэндийн асуудал тий за тэгэл тэр нөгөө юу гэдгийг сэрвэний өндөр гэж дулаанаар хэмждэг дулаанаар тий тэгэл тоног хөөрөмж гээл за тэгэл Монгол маар ирлизмаар гээл
ерөөсөө 70-80% нь асуудал нь ерөөсөө дандаа яг тийм асуудлыг ярьдаг. Гэтэл цаана хүүхдийн асуудал байгааг ер нь бид нар айгүй төдийлөн анзаардаггүй, төдийлөн ярьдаггүй. Тэгээд хэлэхлээр хүүхдийн байгууллага бүхэл бүтэн хүүхдийн байгууллага байгаа юм чинь ингээд шууд тэр чи одоо 14-5 салбарын хүмүүсээр бүр цааш ажлын хэсэг байгуулагддаг байхгүй юу? Семинарын комисс гэдэг тий. Тэрний ерөөсөө нэг нь л хүүхдийн байгууллагын хүн байгуулахаас бусад 10 хэдэн хүн чинь бүгд дандаа өөр салбар. Гэхдээ тэр нь өөрөө хүүхдийн асуудал тэднэрт хамаагүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Жинхэнэ хамаатай байх хэрэгтэй тий. За хоёрдугаар замын асуудал. За зам дээр ингээд нөгөө шаардлага тавиад ингээд одоо даваагүйгээ жалаг ихтэй байна. Ялангуяа одоо жишээ нь өвөр хангаа өнгөрсөн жилийн наадмаар маш их үлийн огтонтой газар жишээ нь даншиг зохион байгуулагдсан байхгүй өвөр хангаа. Тэгэхэд нутгийн уяачид тэнд бүртгэл оруулахгүй байгаа хгүй өөртөө энэ айгүй их үлээтэй газар бид нар морой оруулахгүй гэд уралдаанд оролцохгүй гэд нутгийн тэр хавийн уяачид жишээ нь оролцож байгаа жишээтэй мэдж байгаа учраас за тэгээд тэр үлийн огтныг одоо таглах, бүглөх одоо өөр юу гэдэг нөгөө дээгүүрний индүүний машинаар явуулах те замын индүүний машинаар явуулах гэл айгүй олон юм шаардлага тавихлаар үүдээс юу гэдүгэ гэвэл Монгол морч өөрөө энэ саад татгарыг давж уралддаг нь өөрөө айгүй энэ уралдааны айгүй чухал зүйл юм аа гэж тайлбарлаж байгаа жишээтэй тий. Тэгэхээр энийг одоо ингэж арилгахгүй байх хэвээр тэгжиж жинхэнэ морьныхоо шанцыг шалгаж байгаа хүүхдийнхээ авахад самбаг одоо шалгаж байгаа зүйл юм аа гэж жишээ нь тайлбарлаж байгаа жишээтэй. Тэр зам нь одоо жишээлбэл одоо тийм цаад бартай ихтэй байвал одоо морь бүдрэн нуунаа хүүхэд унах эрсдэх. Эрсдэл өндөр шүү дээ. Гэтэл тэрийг нөгөө талдаа юу гэж нэгийг ингэжээж Монгол одоо морины уралдааны мөн чанар нь энд байдаг юм а гэж тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд аль нь илүү чухал үн цэнтэй юм бэ гэдэг дээр бид нар шийдвэр гаргаа яваад байна шүү дээ. Тэгэхээр илүү одоо юу гэдгийг юм бартаатай, саадтай тийм одоо уралдаан үүсгэх нь өөрөө илүү чухал болчиход байна шүү дээ. Хүүхдийн амь наснаас илүү те энийгээ бид нар бодох хэрэгтэй гэсэн. Өнгөрсөн жил Увс аймгийн Тарайлан сумын нэг бичлэг 100 жилийн бичлэг та санаж ивэл нөгөө уртлын тогтоо машин жалга руу ороод араас нь 7-8 морьд ингээд жалга руу ороод хүүхдүүд бэрцсэн унсан асуудал гарсан байхгүй. Захимаар ингээд яваа. Тэгээ тэрэн дээр би ч гэсэн цаашаа холбогдоод орон нутгийн удирдлагуудтай холбогдоод энэ юу болоод яагаад ийм олон хүүхэд яагаад тогтоо машин замаасаа гараад жалга руу орж байгаа юм бэ гэд ингээ асуухаар тэнгууд нөгөө тогтоо учраас дагцсан. Тогтоо учраас хүүхдүүд зүгээр шууд тогтоо машин харахуу дагж байгаа байхгүй. Манай энэ хүүд толгой бодог дээр бол ингээд нөгөө олон жил наадам болоод ингээд олцсон учраас хүйдлэн хотгийн зам дээр бол хайцсангүй. Нэг хоёр нэг юм эвгүй гууж алга байдгийн. Яг хоёр үертэй үер хэрэг үер болох юм бол яг тэр хэсэг нь бол нэлээд жалга үүсдэг, нэлээд гуу үүсчдэг нэг тийм нэг хэсэг байгаа. Тэгэхээр нөгөө яг 7 сарын 10-ны өдөр 9-ний өдөр замаа засаад шүнэн замаа засаад уралддаг тийм одоо зам байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг тэр чинь эргээ дахиад ингээд би тэрийг ингээд хяналт тавиа шалгах гэхээр дахиж шалгах ямар ч цаг хугацаа байхгүй байдаг байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол хоёр том тийм гууж алга байгаад байгаа. Өвөр хангаан даншиг дээр бол жишээ нэг юм айгу огцом эргэлттэй цаана эндээ жалахтай ингэлтэй болохоор нэлээ юм юутай одоо уултай тэгээ юм нэлээ юм шахуу юм эрэг байсан байхгүй. Тэрийгээд заавал тэр эргээр явах хэрэгтэй эсвэл энд нь шороод үргэж одоо олон морьд бол нэг шахагдаад ирэхээр яг эрэг рүү нэлээ орохоор энэ дээр нэлээ шороод үргээд ингээд эргийг нэлээ тэгшлээд өгөөч гэд тэгж яагаад одоо өвөр хангаан ашиг дээр бол тэр эргийг тэгшлүүлжсэн. Яг даагны гараа гэхэд чинь 12 км-с дааг гарна гэхэд яг эхний нэг гарааны дөнгөж эхний 1 км хэрэтэ 500 м хэрэтэ газар айгүйх юм ургаа хаттай газар байсан байхгүй. Тэгээ эннийхээ гарааг 1 км-ээр татаад нэг юм уу 2 км-ээр татчих юм бол 10 км-ээс уралцчих юм бол ямар ч нөгөө ургаа хадгүй газараас эхлээд гараа гарах гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл хүүхдүүд айгүйх гараан дээр ундаг байхгүй шахагдаж унна би нэг янз бүрийн байдлаар унна. Тэгэхээр энэ даагныхаа гарааг 12 км-ш 11 гэж юм уу 10-аас татчихаач гэхэд морьд задрахгүй орж ирнэ. Одоо зул задрахгүй орж ирнэ гэж. Тэгэхээр тэрний юу гэхээр нөгөө морьд бөөнөрөө ороод ирнэ. Тэгэхээр уралдаан сонирхолтой биш байна гэд дургуутсажсэн байхгүй. Тэгээ би бас л дахиад аймгийн засаг дарга марахтаа ярьж марж үгүй ч та нар хүүхдүүд унчвал яах юм юун даншигтай мантай болно нэзтэй нэ тэрэ гижиж юм тэр нэг хөдөөчхон газрынхан залуу бас энийг бас ингээд татуулчмаар байна амар юм хадтай газар байна гэх. Тэгээ бидэд нэг юм ярьж иж урд өдрийн жишээ даагныхаа газрыг 10 км болгож байгаа жишээтэй байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр болгон дэр мэдээж би хүрэлцэхгүй шүү дээ. Би ямар бүх наадмаар явна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ хүүхдийн байгууллагууд дээрэс нь яг ингээд уралдаан зохион байгуулж байгаа хүн бүр энийг ингээд нэг миний хүүхэд байвал яах вэ те миний хүүхэд энд уралдчихвэл эрсдэл юу вэ гэдэг нүдээр харчхад уг нь л айгу шийдэх боломжтой зүйлүүд
байдаг гэж хэлдэг. Энэ жил ч одоо Баяр наадмын комиссийн чинь нөгөө Шадар сайд намтай хоёр ахалж байна тий. Нэг ингээд та ингээд мэдээж ирэх ганцхан араас нь хөөцөлтөн гэж байхгүй. Монгол улс шиг эдийн сумтай байлаа 21 аймаг чинь 330 сумтай ингээд за бүр засгийн газрын шийдвэр биш юм аа гэд ядаж Баяр наадмын үндэсний комиссоос ингээд нэг албан шийдвэр гаргуулад тий наадмын замыг аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэдэг юм ингэж өөрөжүүлбэл нэг үр дүн тий харин тий тэгээд манай энэ жил хүний эрхийн дэд хорооноос намтай 2 сайд руу албан тооц шаардлага хүргүүлсэн байгаа. Тэгээд энийхээ дагуу ямар ч хэсэг эрх зүй акт гарах байх гэж найдаж байгаа. Тэрний нэг хэсэг нь бас юу вэ гэвэл хүүхдийн хувцсны асуудал байгаа. За хувцсыг бол бүгд мэдж байгаа тийм ямар хувцс өмсөх ёстой. Гэхдээ тэрний буцаагаад ингэдэг тайлбар нь бол юу вэ гэвэл бас бид нар тэр хувцаа сайжруулах ёстой байгаад байгаа байхгүй. Хүүхдүүд өөрсдөө төрөйтэй гутал өмсөх аягуулсад дурггүй. Маш их хөл халууцдаг. За тэгээд төрөйтэй гутал нөр аягуул сугардаг юм байна. Тэгээ нөгөө таарахгүй гэд пүүз нь болохоор яг ингээ хүлээн байраад айгүй эвтэйхэн байдаг. Гэтэл стандарт нь яг төрөйтэй гутал өмсөх ёстой юм гэвэл шагаан шилбэг хамгаалах ёстой. Унж бэртэх тохиолдолд хамгийн их бас гэмтлийн нэг хэсэг нь дандаа шагаан шилбэний хэсэг байдаг, хөлний хэсэг байдаг. Тийм учраас нөгөө төрөйтэй гутал байх ёстой гэд. Тэгэхээр энэний нөгөө нэг стандарт өөрөө ямар байх ёстой ингээд дахиад нөгөө манай Монголын онцлог гарч ирж байгаа. Нөгөө олон улсын тэр нөгөө яг нөгөө хувцсны стандартыг манайх авчиг хэр тэр чинь дандаа насанд хүрэгчд зориулсан биеэр резмар бүх юм тийм байгаад идэг. Манайд хүүхдэд зориулсан хизээч тийм одоо юу гэдгийг те хурдан байранд унахад зориулсан хүүхдийн гутлаахгүй учраас нөгөө бусад одоо юу гэдгийг энгийн үед ахуй хэрэглээнд өмсдөг төрөйтэй гутлыг л бид нэр тэрэнд зориулж өмсөж байгаа гэсэн үг болж байгаа байхгүй. Ямар шилбэний хамгаалалт байхгүй. Яг үүндээ олвол те харахад төрөйтэй гутал те уг нь шилбэнийг хамгаалах гэдэг гих метр тэгэхээр ингээд хувцсны стандартыг хүртэл бид нар айгүй сайн өөрсдийнхөө онцлогт тааруулж энэ бүх юмнуудаа хөгжүүлэх хэрэгцээтэй шаардлагатай байгаа байхгүй. Тэгээд би нөгөө уяачдад хэлдэг та нар ингээ хүүхд уралдуулъя гэж байгаа бол хүүхд зориулсан одоо сайжруулалт хөрөнгө оруулалтаа жишээ нь уяачд хийгээч. Энийг надаас айгүйх шаардаад байдаг. Чи хийгээд байдаг байхгүй. Тэгэхээр би ч одоо санхүү мөнгө те юуны хувьд ямар ч юм боломж авахгүй би шаардлага тавина те. Яг үнэхээр ингээд уралдаан тэмцээн тэр бүх зүйлд маш их мөнгө хөрөнгө зарцуулж байгаа хүмүүс хүүхдтэй ядаж энэ зарцуулж байгаа мөнгөнийхээ 30%-ийг хүүхдийн аюулгүй байдалд зарцуулж хэмжээний бэжиж та нар хүүхдээр уралдуулах тухай бодох ёстой. Тэ? Энийг л бид нар шаардлага болгож иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд бол тавих нь бол зүй ёсны хэрэг байхгүй. Дараагийн нэг зүйл нь эрүүл мэндийн асуудал хүүхдийн. Огт эрүүл мэндийн үзлэг хүүхдийг огт оруулахгүйгээр уралдаан тэмцээнд явуулдаг. Зөвхөн өрхийн эмчийн эрүүл боожжаа гэдэг бичгийг л үндэслэдэг. Тэр бичиг яг одоо энэ дорж гэд хүүхдүүдийн бичиг муу юм а гэдгийг таних ямар ч боломж байхгүй. Тэрийг шалгадаг систем огт манад байхгүй. Тэгээ өнгөрсөн жил өвөр хангаа дээр бид нар нэг ярьж байгаа өвөр хангаа эрүүл мэндийн төвийнхэнд ярьж байгаа эмчийн үзлэг гаргасан байхгүй. Тэгээ эмчийн үзлэг гаргаад 2-3 эмч гараад хүүхдүүдийн гадна үзлэг хийсэн. Тэгсэн чинь сүүлдээ эрүүл мэндийн газрын дарга надад дээр ирээд бид нар эмчээ буцааж татмаар байна гişүнэ. Энэ үнэхээр амар эрсдэлтэй байна. Зөвхөн хүүхдийн гадна үзлэг хийгээд бид нар хүүхдийг эрүүлгээд мордуулахаар аюулгүй эрсдэлтэй байна. Энд чинь аюул олон бэртэл гэмтэлтэй, аюул олон асуудалтай хүүхдүүд маш их ирж байна. Одоо бид нар нөгөө 2-3 эмчин ингээд мордуулцдаг замдаа хүүхэд янз бүр болох юм бол манай эмчнэр дээр хариуцлага ирэх юм байна. Ийм хариуцлагагүй ийм юмд манайх эмчээ оролцуулмаар байна. Буцааж татмаар байна гэд шинэ буцаагаад эмчээ татчихсан байхгүй. Тэгэхээр тэнд ямар эрсдэл байгаа гэдгийг эмчнэр харчаад байна шүү дээ. Тэ? Тэгээ ингээд нүүр нь ингээд нэгтэл нь ингээд бүтэн ингээд шалбархаатай ингээд хүүхд орж ирж байгаа байхгүй. Мэд үзүүлж харуулсан уу? Чи хизээ ингээд унаад ирчихсэн юм болохгүй гэж шууд хэлчих болтгүй юм уу? Тийм нөгөө 4-6 дээрээ байхгүй. Тэгээ дээрэс нь гэмтэлтэй хүүхдүүд орох магадлал маш өндөр. Гар нь хугарсан тий ямарваа нэгэн байдлаар гар хөл дотор бэрхтэлтэй хүүхдүүд ороод дахиад нөгөө нэг уралдааны замд дахиад эрсдэл үүсгэх гээд маш олон эрсдлүүд байгаа байхгүй. Гэтэл тэнд ямар ч эрүүл мэндийн хяналт огт байхгүй. Хуудлаа худаг дээр 103 гарч байгаа, цэргийн госпиталь 2 гарч байгаа. Тэгээд тэдний үүрэг нь юу вэ гэвэл мориноос унаад нөгөө баяр наадмын маш тухтай машинуудыг авчирсан хүүхдийг л үздэг болохоос биш гарахаас өмнө үзлэг хийдгүү, гарсны дараа үзлэг хийдгүү тэр байтугай бас нэг аймгийн наадам дээр нөгөө хүүхэд унчлаа гэд тэгээ нөгөө хүүхдээ эмнэлэг дээр хүлээгдсэн чинь хэрэггүй байхгүй. Гэхдээ нөгөө хүүхэд маань эмнэлэг дээр ирэхгүй шүү дээ. Хүүхэд маань яаваа гэсэн чинь уралдаан дуусаагүй байна гэд тэгсэн чинь ганцхан нөгөө эмнэлгийн машинтай тэгээ нөгөө хүүхдүүдээ ингээд машин дотор цуглуулж агаад уралдаан тусаар авчирч өгдөг. Тэгээд наадхыг чи яаралтай тусламж гэж хэлэх юм уу те ийм яаралтай тусламж гэж байд юм уу
Юу гэсэн үг бэ? Та нар хүүхдээ авчраад унцсан хүүхдээ даруухан эмнэлэг дээр авчраад буцаад өөр машин гардггүй мүү гэхээр бид нарт ийм эмнэлгийн машины хүрэлцээ байхгүй. Гэт дахиад нэг бүтэн ой тэмдэглэж исэн аймаг жишээ тийм тайлбар хэлээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд эрүүл мэндийн үйлчилгээ үндсэндээ тэнд ямар ч хяналт байхгүй, ямар ч стандарт байхгүй байгаа гэсэн үг. Тэгээ энэ болгоныг бүгдийг бичээд нэг 14-5 шаардлагатай тийм шаардлага номтой ир сайтад бол хүргэлцэн байна. Одоо тэгээд 10 хоног л 9 хоног л болчихсон. Харин тийм тэгээд нөгөө эртнээс энэ бэлтгэлийг яахгүй энэ чи амар ингэж нөгөө виач хийх юм биш үү? Одоо нөгөө усны баяр наадмын комиссэтрээ чи хурал бүх юм чи амар ингэж нөгөө нэг тулж хийдэг гэх юм уу? Одоо юу гэдгийг нөгөө наадмынхаа замыг яг урд өдрөн зэсдэг юм а гэдэг шиг л яг ингэж нөгөө асуудал хандчихл байгаагийн шинж. Гэхдээ би бол одоо жишээ нь усын баяр наадмаар энэ шаардлагуудыг хүлээгээд авчих би бүрэн нөөцтэй гэж бодож байгаа боломжтой. Тийм амар тийм хэцүү төвөгтэй цоо шин машин худалдаж авах зүйл юусоо байхгүй. Цэвэр зохион байгуулалтын шинжтэй ажлууд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хийчих бүрэн боломжтой. За, манай хүүхдүүдийн даатгал дээр жишээлбэл бас хахиц дэвшил гарсан уу? Ямар ч бас нэг даатгалын гэрээ байгуулдаг болсон байгаа. Тэгэхээр унаж бэртлээ гэхэд одоо нөгөө хүүхдүүд маань ар гэрнд нөгөө даатгалаасаа нөхөн төлбөр авдаг, тийм имчилгээнийхээ зардлыг энэ дэр барагдуулдаг. Уяач нар нь хариуцлагатай хүмүүс байвал авч болж байна. За, уяачд хариуцлагагүй, захин бүртгэлийн асуудал маш ирээвэр хураавар ийм байгаа тохиолдолд бас авч чадахгүй нөхцөл байдлууд үүсэж байгаа. Жишээ нь одоо хөвсгөлийн саяын 3 сард нас барсан хүүхдийн асуудал. Тэр хүүхдийн жишээ нь даатгал олтоогүй. Уг нь бол ээж аав нь бол даатгал өнгөрсөн жил наадамд оролцож исэн хүүхд гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүүхдийн даатгал олтоогүй. Тэгээд ингээд цаашаа захин бүртгэлийг шалгаад үзэхлээр одоо үнэхээр энэ хүүхэд 8-аас дээш насны хүүхэд уралдах ёстой шүү дээ. 10 настай гэд хүүхэд бүртгүүлээд хүрээд ирж авахгүй хүүхдийн төрсний гэрчлэгээ 10 настай юм төрсний гэрчлэгээ бариад 10 настай хүүхэд гэхээр би 10 настай гэдэг чинь яг 3 дугаар ангийн миний хүүхдэд адилхан гэд минийхүү энийг уншаад үзтээ гэд юм уншуулгаад тэр хүүхд уншиж чадахгүйсэн байхгүй. Тэгээд харахаар айгуу жижиг юм битээ. Тэгээд энэ үнэхээр 10 нас хүрсэн үү эсвэл энэ хүүхэд сургууль завсарцсан. Энэ хоёрын нэг. Энэ хүүхдийг заавал шалга гэдгсэн чинь уяач нь загнаад намайг чи илдвэр хэлээл хүүхдээ буцаагаад бүртгүүлэхгүй аваа авчиж байгаа байхгүй. Гэдэг чинь өөр хүүхдээр. Тэгэхээр тэрний цааны юу гэвэл нөгөө төрсний гэрчлэгээ өөрөө зураг байхгүй. Учираас энэ яг дорж муу юм а гэж хинч таних боломж аав ээжийн нэр хүүхдийн нэрэл бичээтэй байдаг. Аав ээжийн нэр хүүхдийн нэрэл бичээтэй байдаг. Тэгээ яг энэ үнэхээр энэ дорж юм а гэж таних ямар ч боломж байхгүй. Тэгээд хоёрдугаарт юу вэ гэвэл за дорж муу юм а гэд бүртгүүлчлээ гэхэд тэр хүүхэд үнэхээр одоо юу гэдгийг яг энэ даатгал хийлгсэн аав ээжтэй гэрээ хийсэн энэ гэрээг үнэхээр аав ээж нь хийсэн юм а гэдгийг бас таних ямар ч боломж байхгүй. Ингээл нөгөө морины комиссар очихлаар ингээд гэрээнүүдийн загварыг бүгдээ сайхан ингээ хэвлээд тавьсан байдаг байхгүй шинээр. Тэгэл уяачад авч гараад гадаа гарч гэрийн гадаа гарч байгаа л бүгэлчээр буцаагаад аваад ирдэг. Нөгөө аав ээжтэй хийх ёстой гэрээ шүү дээ тий. Тэгэхээр ингээд ерөөсө тэр үнэхээр тэр цаана энийг яг эргэцэн хувь зохицуулаад байна уу гэвэл маш учир дутагдaltaй. Тэгэхээр энийг материалаар баталгаажуулсан байх. Заавал материалаар батлуулсан байх ёстой гэдэг шаардлага бид нар тавих ёстой. Тэгээд даатгал нь өөрөө даатгалаа тэр доор нь хийгээд даатгалынх нь гэрээ нь өөрөө тэр натратаар баталгаажуулах гэрээний үндсэн гол нөхцөл болох ёстой. Тэгж идрээгээ бид нар уяах ёстой гэж таардаг. Манай хүүхдүүдийн ээж аавч гэсэн одоо тэгвэл энэ ярилцлага үзүүл бас ер нь заавал даатгалын гэрээ хийсэн байх ёстой юм байна тий. Заавал натратаар батлуул гэрээгээ заавал тэр үүрэг амлалт бүх юмнуудаа баталгаажуулж аав тий. Тэгэл энэ дотор чинь уяач нь тэдэнд хөрөг өгнө гэсэн өгөхгүй байна гэл ингээл аюу алаа хөлс нэм аргаан гардаг байхгүй юу? Танаа хүүхд чинь сайн унсан, муу унсан гэл тэр байтха хүүхдүүд барайнд орж ирээг хүүхдүүд уйлал ороод ирдэг байхгүй юу? Тэгэл мэдөө барайнд ороогүйгээ сэтгэлээр унаад байгаа юм дараа жил дахиад уралдсан штэ гэл тэгэхээр би одоо уяачтай юу гэж хэлнэ гэл ингээл хайж байгаа байхгүй. Тэгэхэд тэрний ард тэрийг бүртгээ тэрийг хянаад тэн дээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага огт байхгүй. Гэрүүл хөтөлмөр хүүхд гэрүүл хөгжлийн газар тий гэж байгууллага байгаа шүү дээ. Уг нь. Тэгээд нөгөө тэдний дүрм журам тэдний өөрөөс энэ болгоныг ингэж детальны хараад энд тэмхээр хүүхдийн үйлчилгээ хэрэгтэй байна. Эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүд байж болчихгүй байна гэд тэр бүх бүртгэл тэр бүх систем чи өөрөө хүүхд хамгаалал аягүй чухал систем болж өгчих боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг системийн хувьд бид нар аягүй сайн хармаар байгаа. За тэгвэл бас л асуудал байсаар л байгаад байгаа юм байна. Нилээн детальны асуудал. Тийм байна. Тийм тэгэхээр ямар ч байсан ингээд бид нар чи ингээд гаднаас нь харахад бол нэг хүүхдүүд мэн ямар ч байсан ингээд нэг юм малгай тий нэг хувцас
малгайтай ингээд өвдүүлж тоолж зүүцсэн энэ төр ингээд малгайгийн тайлал доторхын ингээд харахад дотроо ингээд өчнөө хаагарсан малгай байдаг байхгүй. Гадна талын харахаар ингээд бүтэн доторх зөвлөвчүүд нь хаагарсан байсан тийм. Тэгээд дээрээс нь доторх зөвлөвчүүд нь хаагарсан малгай өмсгөцөлтэй байдаг байхгүй. Тэгэл тэрийг болоо ийм малгайтай явуулахгүй л гэж хэлж чаддаг оролцуулдаггүй байх. Наад зах нь тийм баймаар байхгүй. Тийм байна. За дараагийн танаас асуух асуулт маань болохоор энэ тамхины хяналтын хуультай холбоотой. Тэгэхээр одоо энэ тамхины хяналтын хуулийг өргөн барьсан одоо гишүүдтэй бол одоо би жишээлбэл одоо ээж хүний хувьд те иргэнийхээ хувьд бол маш их талархаж байгаа. Маш их тийм нөгөө улс төрийн зориг гэл нэг ярьдаг шээ те улс төрийн яалтч ингээ зориг гаргаа. Нөгөө л манай эмэгтэй гишүүд маань бас ингээ манлайлаад явлаа те номжим гишүүн ажлын хэсгийг хасна. Номжим гишүүний санаачлага те. За тэгээ маш их одоо ингээд дайралтууд ирж гин тий одоо бас нөгөө одоо сүүл рүүгээ ч одоо нөгөө тамхи одоо импортлдог худалддаг компаниуд маань бүр ил цагаандаа гараад нэр устгаа тамах тэмдэгтэйгээ ингээд бүр ерөнхийлөгч хүртэл ингээд хандчихлаа штэ тий аль биесээр тэгэхээр та бас яг нөгөө энэ хамт өргөн барьсан гишүүдийнх нь нэг байгаад байгаа. Тэгэхээр за энэ чуулганаар бол одоо хилцэж амжсангүй намрын чуулганаар хилцэж одоо батлагдах болов уу? Бид нар бол одоо нэг өдрийн чуулганы өмнө батлагдасаа л гэж хүлээж байна. Тийм энэ удаагийн чуулганаар бид нар 1-2 дугаар хилцүүлэг буюу бүх хилцүүлгүүдээ ингээ хийгээд өчигдөр одоо дуусчихж байгаа гэсэн үг. Тэгээд намрын чуулганаар 64-өр хамгийн сүүлийн эцлэн батлах гэдэг хамгийн сүүлийн үе шат үлдчихэж байгаа. Намрын чуулган эхлэмэгц шууд 64-өр батлахад бэлэн болчихж байгаа гэсэн үг. 1. За 2 дугаарт гэвэл хууль хэрэгжих хугацаа одоо өстой яг нөгөө 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр хугацаагаа бол бид батлаад хилцүүлгүүд аль дуусаа явж байна. Одоо болдог бол өстой 9 сарын 1 нь л гэмээр байла. Болдог бол тэгээ дааж одоо өстой нэг хилцүүлгүүдийн хоног хугацааны гэж таарлаа. Дээрээс нь ажлын хэсэг хуралдахгүй маш их цаг алдлаа. Ажлын хэсгийн эрс хүрэхгүй маш их цаг алдлаа. Би өөр ажлын хэсгийн гишүүн. Тэгээд нөгөө хүмүүс айгүйх ингэж хүмжлээд нөгөө өөрөө санаачлагчдын нэг байсан байж ажлын хэсэгт орлоо гэдэг байгаа байхгүй юу? Би бол яг анх санаачлах энэ үйл хэрэгт нь бол номжим гишүүнийг дэмжиж байжсэн нь бол үнэн. Гэхдээ яг өргөн барих үед бол ажлын хэсэгт яалчгүй нөгөө санаачлагаа дэмжих гишүүд ажлын хэсэгт заашгүй орох ёстой. Орохгүй бол яагаад буруу гэж? Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг байгаа байхгүй юу? Одоо өөрөө санаачлагч үйжээж ажлын хэсэгт орлоо. Ашиг сонирхлын зөрчил үүслээ. Зориуд одоо лоббинд автсан учраас ажлын хэсэгт орлоо л гэдэг байгаа юм. Тэгээ би тэрэн дээр би тэртээ тэргүй энэ хуулийг дэмжиж байгаа. Энэ хуулийн үзэл санаа энэ чигээрээ батлагдаасаа гэж байгаа учраас би энэ ажлын хэсэгт орж байгаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчил биш. Энэ бол миний итгэл үнэмшил. Ашиг сонирхлын зөрчил гэж юу юм бэ гэдэг нь эдийн засгийн ашиг сонирхол байхгүй юу? Би ямарваа нэгэн байдлаар энд одоо ороод ажиллаад энэ хуулийг дэмжснээрээ миний одоо бизнес те миний гэр бүл те одоо миний ах トゥ хамаатан садны бизнест эерэг өөрчлөлт авчирж ивэл энэ ч өөр ашиг сонирхлын зөрчил байхгүй юу? Харин эсэргээр жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн тухай бид нар огт ярихгүй байгаа. Жишээ нь Хапу компани хувьцаа эзэмшигчд манай парламентд байгаа шүү дээ. Хапу компани захирлууд байсан хүмүүс байгаа шүү дээ. Гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан хүмүүс. Энэ компани одоо юу гэдэг өөрсдийнх нь сүлжээ дэлгүүрээр дамжуулаад тий CEO ч гэдэг юм уу тий сүлжээ дэлгүүрээр дамжуулаад JS25 JS уучлаарай JS25 шиг ингээд сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулаад энэ одоо электрон тамхинаас орлого олж байгаа ашиг олж байгаа үнэн. Тэгвэл энэ гишүүд энд огт орохгүй байх хэвээр санал хураалтанд орохгүй байх хэвээр. Өнгөж бүр яг кассныхаа ард өрцөн байгаа шүү дээ. Энэ манай бүх сүлжээ дэлгүүрүүд саяын CUJ-25 бүгд адилхан. Одоо орон сууцны доод дэлгүүрүүд ч гэсэн адилхан. Бүгд тэгсэн мөртлөө ингээд хүнсний те талах одоо бидний ингээ амар хэрэгтэй барааг болохоор бүр тэр цаана ингээ болон тавьчих байдаг байхгүй. Яг арх тамхи бүр яг кассны ард хүн ороод шууд аваад гарахад. Тэр байтугай хүүхдүүд дотроо нэг нь худалдаж аваад нөгөөх нь 1000 төгрөгөөр түрээслүүлчих. Соруулах. 1000 төгрөгөөс сордог, 1000 төгрөгөөс сордог ийм болчиход байгаа байхгүй. Тэгээд энэс ашиг орлого олж байгаа гишүүдийг жинхэнэ ашиг сонирхлын зөрчилдөөгөө тэд нар ч орохсгүй байхгүй. Тэднийг ерөөсөө ярихгүй байхгүй. Тэ ашиг сонирхлын зөрчил гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгээ бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд бид нар ингээд нэг иймэрхүү маягаар л явж. Гэтэ энэ батлагдах баха. Тэгээд нийгмийн нөгөө дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Тэгээд нийгмийн нөгөө эсэргүүцэл манай бүсгүйчүүдийн эмч нарын яг энэ зүйл бол айгүй хэм нэмэр тустай. Айгүй хэм нөгөө юу болт юм бэлээ. Айгүй нөмөртэй гэх юм тий маш их нөмөртэй хүнслэлтэйгээр маш хүнслэлтэй хийж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь айгүй нөмөр нөлөөгтэй бид нарт ингээд нөгөө зоригтой байх эннийхээ төлөө тууштай зогсоход та бүхний дэмжлэг бол үнэхээр хэрэгтэй байдаг. Бүр айгүй чухал байдаг.
Тийм учраас тэрийг битээ ингээд нөгөө сулруулаарэ нөгөө 64-оор батлагдах хүртэл энэ зунжангаал юм болох байх гэж. Зүг. Ээжүүд багш нар бол одоо энэ үнэхээр одоо вейпийн бүдэрэл толгойн өвчтэй шүү дээ. Тэгэхээр бол ээжүүд багш нар бол энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа л гэж би бодож байна. Ер нь одоо нэг эрүүл мэндэдтэй нэг хайхардаг тий. Хүн болгон л дэмжиж байгаа гэж бодож байна. Би нэлээд хэдэн жилийн өмнө нүүби нэг гаднаас ирсэн хүнээс ингээ ярьцлага авсан чинь гаднаас ирээ би Монголд ирээд нэг юм би бүр айгүй цочирдлоо гэд юунд тэрв гэдгсэн чинь Монголд ингээ арх тамхины үн маш хямдхан байдаг юм байна. Үнэхээр маш бусад улсуудаас ингээ нүүбийн хинж ингээл олон улсуудаар яваад ирсэн улсууд байгаа шүү дээ. Нэгдүгээр танаад үн маш хямдхан байдаг юм байна. Хоёрдугаарт ингээд нөгөө бүх дэлгүүрт одоо тухайн үед чинь бол бүр түүц мүцэн зардаг байсан л та. Ерөөс ингээд бүх цэгүүдээр та нар худалддаг юм байна. Гэтэл чи одоо бид нар мэдэн шүү дээ энэтхэг энэ төргээд улсууд чинь бол арх энэ чинь тусад нь ингээд худалдаалдаг дэлгүүртэй за бүр ингээ уут муутанд хийгээд RP гэдэг бүр мэдэгдүүлэхгүй бүр ингээ ил барьж явбал оройтой шүү дээ. Түүх мөрх гэдэг юм хатуу хяналттай улсууд байгаад байгаа шүү дээ. Тийм харааны маркетингаас хамгаалж байгаа байхгүй тийм. Тэгээ би яхаа ингээ Туркид 5 жил сурсан ингээ PV-г ил барьж гудамжинд барьж явах оройтой шүү. Тэгээ тэр хүн бүр ингээ гайхаад тэгээ та нар тэгээ энийг ерөөсөө тэмцдэг ингээ ийм байхаар чинь танад архиталт ийм өндөр тамхиталт ийм өндөр байхаа нарахгүй шүү дээ гэдээ ярьжсэн байхгүй. Тэгээ сая янжуур тамхины татвар одоо өнөөдөр жишээ нь янжуур тамхины татвар 830 төгрөг байгаа шүү дээ. Нэг хайрцаг янжуур тамхины татвар 830 төгрөг. Энийг бид нар 2000 төгрөг болгож байгаа байхгүй. 2000 төгрөг болгох гээд ахт чинь л янжуур тамхиныхны лобби гэдэг байгаа байхгүй. Тэ. Ийм баг байж болохгүй байхгүй. Тийм яг тэгээ тэр ерөнхийлөгч дөрвөн барьсан алтан бичиг энэ төрөнд уншсан чинь одоо нөгөө хуулийг хэрэгжүүлэх хугацааг ингээ хангалттай бидэрт өгсөнгүй. Тэрний тамхи худалдаалгадаг тавиурыг одоо солих бол мэдээ. Тэрэнд ерөөсөө хэмжээний хөрөнгө оруулалт орно гэж бол би бодохгүй байна. Тэгэхээр тэр бас үндэслэлүүд нь үнэхээр аад нэрээ тийм биш шүү гэж бодох үндэслэлүүд бол бас биш л байсан. Тэгээд тэднийг бол буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл бизнес хийж байгаа хүмүүс байхгүй. Бизнес хийж байгаа хүмүүс өөр хэрэг шигийг хамгаалаад дуу хоолойгоо илэрхийлэх бол окей чөлөөтэй тэрийг бол бид нар окей гэж хүлээж авах хэрэгтэй. Харин тэрэн дээр шийдвэр гаргагчнаар тэрэндээ л хөтлөгдөж болохгүй. Тэ? Нийтийн төлөө шийдвэр гаргах хэрэгтэй учраас энийг л айгуу сайн дэнслэх тухайд. Тэгэхээр тэр хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, байр суурь илэрхийлэх бол нээлттэй. За тэгэхээр өнөөдөр ингээд 7 дугаар сарын 3 баасан гараг те хаврын чуулганы сүүлийн одоо ингээд өдөр байна. Чуулганд төсөж байна. Тэгэхээр та одоо яг энэ хаврын чуулганы хэлхээс өмнө мэдээж эрэг улсын хурлын гишүүд бүгдээрээ л дор бүрний нэг зорилго тавьдаг баг те. За энэ чуулганаар жишээлбэл би энэ ажлын хэсэгт одоо энэ хуулийн төслийг ямар ч хэсэг өргөн байрна энийг бол боловсруулж дууснаач гэдэг юм уу нэг хувийн зорилго тавьсан байсан нь тэр нь ямар одоо бэлэлттэй гэх юм уу гүйцэтгэлтэй дуусч байна. Би энэ хаврын чуулганаар хүүхэд гэр бүлийн шүүхийн хуулийн дээр нэлээд анхаарал хандуулж энийг бол маш чухал хууль учраас энэ хүүхд хамгааллын системийн айгүй нэг чухал систем баггүй. Нэгэсэндээ хүүхдүүд гэмт хэргийн хохирогчулж байгаа тохиолдол, хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд, хүүхэд зөрчил үйлдэж байгаа тохиолдолд. За дараагийн нэг асуудал нь гэр бүлийн маргааны асуудал. Энэ бүх асуудлыг шүүх шийдэхдээ ямар ч харьцан баримтал шийдэх юм, ямар хуулиар шийдэх юм. Тэгээд энэ нөгөө процесс хуулиуд өөрөө яаж хүүхдэд ээлтэй байх юм бэ гэдэг ийм хуулийг ахалж ажилласан. Энэ хаврын чуулганаар тэгээд ямар ч сайн амжилттай батлуулаад дуусч байгаа. Тэгээд энэ өөрөө хүүхэд хамгааллын системийн аяйгүй чухал хөгжлийн дараагийн нэг том алхам гэж харах хэрэгтэй. Нэгдүгээр бид энэ хууль нэр юу гаргасан бэ гэвэл хүүхдийн дээд ашиг сонирхол гэдгийг бид нар хуулиндаа тусгаад яг практик дээр бид нар хэрэгжилж эхлэх гол суурин тавигдсан. Өөрөөр хэлбэл best interest of child гэж англи хэлээр хэлээд байгаа. Тэгээд энийг бид нар дээд эрх ашиг гэж орчуулсан. Удаал юм нэг. Тэгээ эн чинь өөрөө нөгөө хөгжлийн шийдвэр гаргагч нарт аяйгүй чухал одоо гол одоо луучин болох хэрэгтэй байхгүй. Жишээ нь эхнэр нөхөр хоёр одоо гэрүүлээ маргаан болоод эхнэр нөхөр хоёр гэрэлтэй цуцлууллаа гэж бодъё те. Тэгэхээр хүүхдийн сургуулийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Аав нь манай гэрээ ойролцоо ингээд сайн сургууль байгаа. Ээж нь ч гэсэн манай гэрээ ойрхон ч гэсэндээ сайн сургууль байгаа гэд. Хүүхдийн үүднээс харах юм бол хоёулангийнх нь хувьд аль аль нь сурах боломж нь хоёуланд нь байгаа. Тэгэхээр энийг хууль ёсны эрх ашиг гэж байгаа. Аль шийдвэр гаргасан хууль ёсны эрх нь хангагдана гэсэн үг. За тэгвэл хүүхдийн дээд ашиг сонирхол гэхээр юу юм гэвэл аль сургууль нь хамгийн сайн
хүүхдэд аль нь илүү сонирхолтой байгаа юм. Хүүхдийн өөрийнх нь авьяас чадвар тий хүүхэд өөрөө алинд нь явах сонирхолтой байгаа юм. Дээрээс нь хүүхэд өмнө нь нэгшин дассан байдал нь аль нь илүү юм. Аль сургуультай анги хамт олонтой байгаа юм тий. Тэгээд аль сургуульд илүү олон жил явсан тий. Гэт ингээд энэ бүх нөгөө хүүхдэд хамгийн ээлтэй байх хүчин зүйлүүдийг харгалзаж үзэж хагаад хүүхэд яг аавынхаа гэрээ ойролцоо энэ сургууль дээр явах нь хүүхдэд өөрт нь хэрэгтэй юм байна. Тэгэхээр асрамжийг аавд нь үлдээе гэж шийдвэр гаргах. Эсвэл ээжийнх нь гэрийнхэн сургууль зөв юм байна. Ягаад гэвэл хүүхэд энд 3 жил сурсан юм байна. Энд анги хамт олонтой болцсон юм байна тий. Дээрэс нь өвөө юм байна. Хүүхдээ авчдаг юм байна гэд ингээд аяйгүй олон нөхцөл байдлыг харгалзаж үзэж хагаад энэ шийдвэр гаргах гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь юу юм бэ гэвэл хүүхдэд хамгийн ээлтэй шийдвэр гаргах гол хөтөч чиглэл хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ шийдвэрийг бид нар одоо ганцхан шүүхээс гадна одоо бүх төрлийн байгууллага бүх хүмүүс шийдвэр гаргахдаа энэ хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг энэ зарчмыг бид нар бүтэн одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм боломжтой болж байгаа гэсэн. Хоёрт нь манай улс анх удаага хүүхдийн асуудлыг дээрэс нь гэр бүлийн асуудлыг дагнж шийддэг шүүхтэй болж байгаа. Урд нь яг ингээд нөгөө ердийн томчуудын шийддэг одоо яг л стандартаар хэрэг шийддэг байсан. Шүүгчнэр ч гэсэндээ яг ингээд гэр бүлийн хэрэг нэг шийдээл, нэг гэрээний маргаан шийдээл, нэг компани хэрэг шийдээл те. Ингэдэг байсан бол одоо шүүгчнэр маань яг дагнаад мэрэгшээд яг гэр бүлийн маргааныг шийддэг, хүүхдийн асуудлыг шийддэг мэрэгсэн шүүгч нартай бид нар болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэний чинь цаа нөгөө гэр бүлийг хамгаалах бодлого, нөгөө хүүхдэд дээлтэй байх шийдвэр гэл ингээд маш олон нийгмийн асуудлыг шийдвэрлэх том тогтолцоо Монгол улсад бий болж байгаа. Тэгэхээр энийг бас хэрэглэх одоо айгуу чухал хуулиуд нь ингээд энэ удаагийн хаврын чуулганаар гарч байгаа гэсэн үг. Хамгийн одоо бас нэг сөрөг зүйл гэх юм бол бидний сайн мэддэг хүүхдийг бид нар хүүхдэд маш их хорих ял оноодог манай улс бас дэлхийн улс оронтой харьцуулахад тэгээд дээрэс нь хүүхдийн хорих ангитай яг нөгөө сургалт хүмүүжлийн байгууллага гэж нэрлэж байгаа боловч яг нөгөө юу н одоо нөгөө харуул хамгаалалт бүх зүйл нь яг нөгөө нээлттэй хорих ангитай адилхан байдаг байхгүй юу? Ингээл хамгаалтаас өсвөлэл тэгээ хүүхдэд хорих ял оноодог дээрэс нь хүүхдийг яг ингэж нөгөө нэг шоронд ингэж аваачдаг улс орон бол бас л манайх бас л жоохон яг хүүхдэрхий үүднээс олвол нэлээ хаагуур ордог байхгүй яг энэ асуудлаас болоод нөгөө социализмын үеийн л юу гэсэн үлдсэн тий энэ өөрөө ямар байх ёстой юм бэ? Хүүхэд гэмт хэрэгж бай, зөрчил үлдсэнж бай. Хүүхэд хэн бурууга хүлээгээд дахиж энэ гэмт хэрэг зөрчил үлдэхгүй байх тэр нийгмийн үйлчлэгээ хамгийн чухал гэдэг. Тэр үйлчлэгийг бид нар одоо энэ хуулиар нэгсэндээ бий болгож байгаа. Тэгээд хүүхэд үнэхээр одоо юу гэдгийг гин бурууга хүлээн зөвшөөрөөд ухамсарлаад ойлгоод тий тэгээд одоо юу гэдгийг одоо сургуульдаа яваад тэр сургуульдаа ямар ч хичээлээ таслахгүй явж байгаа тайлангаа шүүхэд өгөөд ч гэдэг юм уу те ингийн болвол хүүхдийг ялаас чөлөөлөх, ялын бууруулах хүртлийн бодлого шийдвэрийг шүүгч шин гаргаж болох ийм одоо эрх зүйн орчин тоолж байгаа гэсэн. Сая намайг нэг сард хүүхдийн хорих дээр очиход сая 400 мянган төгрөгийн хохирлоо төлж чадаагүй гэд хүүхдэд хорих ял оноос нь л байдалтай. Тэр амар харамсалтай байгаа зү. Ээж аавгүй хүүхд гэсэн юм болов? Ер нь бол манай гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа хүүхдүүд ихэвчлэн ар гэр үнэхээр одоо боломж болцоод таарахын хүүхдүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө аав ээж нь мэдээж төлбөрийн төлөх нэг талтай боломжгүй байгаа. Дээрээс нь яг ингээд сая 400 мянган төгрөгийн хохирлыг төлчих боломжийг хүүхдэд наад зах нь бид нар цагийн ажил хийгээд төлчих боломжийг бид нар олгож чадахгүй байхгүй. Тэгээд тэр хүүхэд хорих ангид ял идлээ сууж ин гэдэг. Насаараа тэгэл насаараа ээжийн рүү ял идлсэн гэж гарна гэдэг чинь бүр хүний насан туршийн амьдралыг бид нар зүгээр л балгаруулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас байдалтай байж болохгүй. Тэгэхээр энэ болгоныг өөрчлөе гэж бодож энэ хууль руу орсон. Тэгээд ямар ч гэсэн тодорхой хэмжээгээр бол нэлийн өөрчлөлтүүд гарах байх гэж найдаж байгаа. Дээрэс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд бас нэг том өөрчлөлт орсон. Одоо насанд хүрсэн ч насанд хүрээгүй ч аль аль нь гэсэн үг те хүүхэд нь 20 хайлынхаа 50% гидэлжиж сурах эрх нэгддэг байсан. Одоо 10 жилийн 20 хайлтаа хүн заавал 5 жилийн 20 хайлаа эдэлжиж захимаар ч юм уу те онлайнаар сурах эрх нэгддэг байсан. Ямар сони. Тэгэхээр энийг бид нар бас хүчинг болгож байгаа. Өөрчилж байгаа. Тэгэхээр хүн хаана хизээ ямар ч тохиолдолд ямар ч алдаа эндэгдэл гаргасан бэ хүн боловсрлоос холдож болохгүй.
Хүн боловсрлаар дамжуулж дахиад сонголттой амьдралаа шинээр эхлэх, сонголт хийх эрхчлөөтэй байх хэрэгтэй. Тэрнийх нь хамгийн гол хэрэгсэл нь боловсрал. Тэгэхээр бид нар хамгийн одоо юу гэдгийг алдсан, эндсэн хүмүүсээ улам нийгмээс холдуулж байгаа нэг шалтгаан өөрөө боловсрал байхгүй. Тэгэхээр бид нар боловсралыг ойртуулах хэрэгтэй гэдээ бас энэ залтыг өөрчилж байгаа. Тийм, төвшлөлттэй заалт байна те. Бас л ямар тэгэхээр яг хүний эрхийг аягүй хязгаарласан ямар үзлэлээр ийм заалт орсон юм бол бас гайхаар л. Харин хүмүүс ийм залт бийсэн юм уу гэдэг байхгүй. Тэр нөгөө яг нөгөө 20 хангид байгаа хүмүүсийг бид нар нөгөө айхтар анхаардаггүй. Тэгээ нөгөө тийм энэ нугасыг гэмт хэрэг хийсэн хүн юм чинь бараг л идэх хэвээр хувь тавилангаа эдэлж байгаа гэж энэ хүмүүсийг эргэж нөгөө хүний ёсоор амьдрах зам мөрийг нь бид нар ерөөсө бодолцож үзэх л хэвээр асуудал байхгүй. Тэгэхээр энийг бид нар хүний ёсоор л бид нар бүх зүйлд хандах ёстой л гэсэн үг. Гэр бүлийн шүүхтэй болно гэдэг шийдвэр бол бараг 2 или 3 жилийн өмнө гарсан шүү дээ. 2 жилийн өмнө гарсан. Тийм. Тэгээд нөгөө ингээд бидэрс ингээд баярлал бүгдээрээ хаалгацшаал хүлээсэн. Тэгсэн чинь нөгөө шүүгчд маань болохоор төсөв байхгүй. Шүүхийн байр байхгүй гэд ярьж исэн. Тийм тэгээ нөгөө бидний ямар ч гэсэн шинээр байр барих газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр даалгаврыг засгийн газарт өгчлөө. Сая югаараа. Хоёрдугаар гол нөгөө хууль нь хэрэглэх хууль нь байхгүй байгаа гэсэн процессын хууль нь. Тэгээ сая энэ процессын хуулиудыг батллаа гэсэн үг. Одоо бол манай шүүхийнхэн за дээрэс нь хамгийн бас гоё сонирхолтой үйл явц нь юу вэ гэвэл манай шүүх анх удаага шүүхийн системд хуульч биш хүмүүс орж ирж ажиллах үе таалга нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд гэр бүлийн мэрэгчлэн гэдэг хүн шүүхтэр байнга ажиллахаар болж байгаа. Тэгээд тэр хүн яах вэ гэвэл нөгөө мэрэгжлийн дүгнэлтүүдийг гаргаж шүүгчд өгнө. Энэ хүүхэд ямар зам байдлын онцлогтой юм те хиндээ нэгсэн дассан өвөө эмээ ямар юм те өвөө эмээдээ нэгсэн дассан хүүхдүүд маш их байдаг штэ. Тэгсэн мөртлөө заавал аав ээжийн асрамжийн асуудлыг шийдэх хэрэгтэй болоод идэг. Тэгэхээр нөгөө өвөө эмээдээ нэгсэн дассан байдал гэл ингээл тэр хүүхдийн маш олон онцлогийг харгалзаж үзэж шүүгчд яг мэрэгжлийн дүгнэлт гаргаж өгдөг хүн шүүхийн системд аль биесээр орж ирээд бүтэн одоо цагаар яг ингэж нөгөө зөвхөн шүүхтээр хариалагдаж ажилтдаг болж байгаа. Энэ шүүх маань тэгээ зөвхөн хотод байх юм уу эсвэл бүх аймаг орон нутгууд дээр бүх одоо нөгөө сум дундын одоо бүх шүүхтэй бүх газрууд дээр байна. Тэгээд орон нутгууд дээр мэрэгсэн шүүгч нар ажиллах юм. Улаанбаатар хотод болохоор тусдаа шүүхийн байгууллага юм байна. За та бол ямар ч байсан хуулиа одоо ингэж батлуулаад ард нь гарцсан байна. Одоо тэгээ нөгөө эрх намраас төсөв яригдангууд тэгээ одоо энэ шүүхийнхэн дахиад нөгөө шүүхийнхаа байрыг хэлээ. Яг хоо. Нарийн ингэж нэг араас нэг хөөцөлтөж ингэж нэг гişүүдийг хөөцөлтөлгүй чинь нэг иймэрхүү юм дээр бас заримдаа хэрэгтэй тий. Одоо юу гэдэг нөгөө шүүхийн асуудал чинь жишээ нь тойргийн асуудал биш болохоор ингээл аюул олон жил үлдэж явсан байгаа байхгүй юу? Нөгөө тойргийн гişүүд тойргийн асуудалтай хөөцөлддөг тий. Тэгэхээр нөгөө шүүхийн ч гэдэг юм том салбарын асуудлууд маш олон асуудал ер нь үлдсэн байгаа нь яг энэ парламент дээр аюул олон зүйл дээр ажиглагдчихж байгаа. За төсөлт нь одоо нэг асуулт асуугаад хоёлаа ингээд ярилцлага дуусгая. Тэгэхээр арчсан нам бол одоо өнгөрсөн 7 хоногт жишээлбэл ингээд хэвлэлийн урал хийгээд 28 оны хурлын сонгуульд өрсөлдөх гишүүдээ бид нар одоо бүртгэж хэлж байна гэдэг. За сөрөг хүчин учраас бас хайцсангүй эрттэй өмнөх одоо их хурлын сонгуулиудыг бодвол одоо бүтэн ингээд 2 жилийн өмнө бараг ингээд албан бусаар сонгуулийн кампанид ажлыг эхлүүлж штэ тий. Тэгэхээр ингээд нэг намрын чуулган эхлээд ч юм уу одоо ингээд намраас бол за одоо манай намаас ийм хүмүүс одоо ингээд бүртгүүллээ гэдэл мэдээлэх нь байна л да тий. Гэтэл чинь иргэд бол харьцангуй бас нэг удаа сунгаа эрт эхэлж байна. Тий, сунгаа маш их эрт эхэлж байна. Бид нар одоо хин нэр дэвшээд байгаа юм байна гэдгийг мэдэх боломж гарах нь байна. За тэндээс чинь шүүгтэн тий зарим нь нөгөө нийгмийн дэмжлэгийг авч чадахгүй шаардлага хангахгүй хүмүүс гэдг нь ингээд ингээд ямар ч байсан ярианы хилцүүлэг өргөн гэсэн үг шүү дээ тий. Хилцүүлэг өргөх гэж байна. Танай нам тэгвэл одоо нөгөө эрх баригч нам маань одоо энэ 28 оны сонгуул дээр ямар бодлоготой байна. Та бол жишээлбэл чагсаалтын гишүүн байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт ингээд чагсаалтын гишүүнээр 4 жил парламент ажилласан бол дараагийн удаад бол тойргоос өрсөлдөнө гэдэг юм уу? Танай нам дотор одоо юм ямар яриа хэлцэл үүргэж байна. Одоохондоо маш тодорхойгүй байгаа. За нэг л зүйл тодорхой байгаа нь тойргийн гишүүд биш ээ чагсаалтын гишүүд захиж чагсаалтанд орохгүй л гэсэн гэдэг нь бол тодорхой байгаа. Анх л та нарыг ингээд чагсаалтын гишүүндээ орохдоо яг ийм юм яригдчихсэн. Тэгэл энэ л яг тодорхой байгаа. Зүгээр чагсаалтын гишүүд 28 он тойрогт өрсөлдөх юм уу? Тэд нар тойрог өгөх юм уу? Тэ гэдг нь бол одоохондоо мэдээж тодорхойгүй. Тэгээд одоо бас нөгөө Австрийн намын өөрхийн стратегтэй бас нэлээд холбоотой гарч ирэх байх. Дээрээс нь би нөгөө 24 оны сонгуулийн үед яг намын дотоод аппаратанд ажиллаж исэн учраас маш олон судалгаанууд хийгддэг.
Тэгээд тухайн тойргийн сонгогчдод маань Австрийн нам учраас нөгөө яалчгүй сонгогдох хүнээ нэр дэвшүүлэх нь айгүй чухал учраас маш олон төрлийн маш олон төвшний судалгаанууд хийгдчихэж бас нэр дэвшигчдэд тодруулдаг. Тэгэхээр эрт бол арай тодруулж бол би бол арай л чадахгүй ах боломжгүй болов гэж харж байгаа. Гэхдээ бас нэгэн өрсөлдөгч нам эрт тодруулаад эхэлэх юм бол манай стратеги юу ах вэ гэдгийг бас мэдээж ярих хэрэгтэй болж таарах байх тий. Тэгэхээр яг одоо ястаа би сайн хэлж мэдэхгүй л энэ. Гэхдээ ингээд жигсаалтаар яг бас нэг бодлын өрөөсгөл юм шиг нэг ингээд жигсаалтаар ажилласан мөртлөө маш сайн ажилласан гişүүд байгаа шүү дээ. Одоо танай намжиж байгаа тийм нөгөө талд ч гэсэн тийм байгаа. Тийм ингээд анх удаага жишээлбэл улсын хурлын гишүүн болж орж ирээд ингээд тэр өнгөрсөн 4 жилийн үр дүнг харгалзахгүй юм. Дахиж жигсаалтанд оруулах хэсгийг нөө тэрийг одоо өстө хэлж мэдэхгүй байна. Яг уу зүгээр ер нь бол маш олон хүмүүс нэр дэвших сонирхолтой байдаг учраас одоо юу гэдгийг жигсаалтыг айгуу тийм жигсаалтын нэр дэвших нь айгуу тийм хялбархан байгаа нь өөрөө тооноор орж ирлээ. Тэгэл ингээл айгуу амархан жигсаалтаар ороод тэгэл айгуу амархан гишүүн болчлоо. Наад захын ямар ч мөнгө зарцуулсангүй ч гэдэг юм уу те. Ийм зүйл байгаа учраас яг уу тийм амар жигсаалтын гишүүдийг дахиж жигсаалтад оруулахгүй л гэдэг нь бол илүү л хүчтэй байх болов уу гэж бодож байна. Тэр бодлого нь бол нэлээд хүчтэй байх болов уу гэж бодож байна. Тэр ч байтугай жигсаалтын гишүүдийг жишээ нь засгийн газарт оруулахгүй ч гэдэг юм хүртэл зүйл яригддаг штеп. Тэгэхээр одоо тэрийг ч гэсэн бид нар бодох л ёстой. Мэдхгүй ямар ч гэсэн ийм зүйлүүд яригддаг штеп. Бидний дунд манай намын удирдлагуудын төвшөнд те. Тэгэхээр энэ бол бас л бид нар бодох ёстой асуудал. Зөвхөн жигсаалт гэдэг нь өөрөө тийм их хурлын гишүүд доторх ирэмбийг илэрхийлээд байгаа нь өөрөө болохгүй байхгүй юу? Жигсаалт болон тойргийн гишүүд яг адилхан ирэмбтэй, адилхан чансаатай л ах ёстой шүү дээ. Чи жигсаалтын чинь одоо тийхгүй, чи жигсаалтын чинь ингэхгүй. Одоо тэр байтугай бид нар ингээ заримдаа тойргоор явах гэхээр жишээ нь тойргийн гишүүд бидрийг тойргоор явуулах айгүй дурггүй шүү дээ. Яагаад манай тойргоор эргэлдээд хэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд тиймэрхүү зүйлүүдийг бас бид нар одоохондоо нөгөө нэг тойргийн гишүүд нэг айгүй шинэ учраас бас нэг бид нараас энэ нэг Австрийн юмнуудыг бас нэлээд сайн ярилцах хэрэгтэй болох байх. Ер нь зүгээр урт хугацаанд бол тойргийн болоо жигсаалтын гэдэг ялгааг бол үүсгэх ёсгүй. Тэр бол айгүй сүрэг үр дагавартай гэж харж байгаа. За баярлалаа танд. За баярлалаа. Хэрэгнгөө ярилцлага болоо. За баярлалаа. Баярлалаа. Бид та бүхэн улсын хурлын гишүүн Баасан Жаргалын ярилцлагыг хөтлөө.